Олон улсын парламентын холбооны ассамблеийн 136 дугаар чуулган Бангладеш улсын нийслэл Дака хотноо боллоо. Тэр олон улсын парламентын холбооны ассамблеийн жилдээ 2 удаа бол хуралдаг. Хавар намарт одоо хуралдаг байгаа. Одоогийн 136 дугаар чуулганы гол анхаарлын төвд бол хүний эрхийн асуудал, тэр дундаа тэгш бус байдлыг одоо хэрхэн улс орнууд арилгах вэ гэдэг тулгамдсан асуудлуудад олон улсын парламентын холбооны улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын анхаарлыг хандуулах үндсэн гол зорилгын дор бол явагдлаа. Тэгэхээр олон улсын парламентын холбоод бол залуучууд эмэгтэйчүүдийн төлөөллийг түлхүү оруулах. За энэ чиглэлд тэр дундаа эмэгтэйчүүд, хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгмийн аж байдлыг яаж хангах вэ? Хүүхдийн эрхийн хамгааллын асуудал дээр ямар бодлого барих ёстой вэ? За улс орны парламентууд өнөөдөр даяаршиж байгаа дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц шийдлийг олон салбар хурлаа. Энэ удаад улсын хурлын дарга их бол тэргүүтээ Монголын парламентын төлөөлөгчдүүд олон улсын парламентын холбооны ассамблеад бол оролцлоо. Энэ талаарх дэлгэрэнгүй нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэе. Олон улсын парламентын холбооны ассамблеийн 136 дугаар чуулган эхлэхээс өмнө улсын хурлын дарга инх болд тэргүүтээ Монголын парламентын төлөөлөл тус холбооны бүс нутгийн бүлгүүдийн дарга байнгын хорооны ерөнхийлөгч нарын уулзалтанд оролцлоо. Уулзалтаар олон улсын парламентын холбооны бүтцэд залуучууд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг сайжруулах, олон улсын ардчлалын өдөртөө бэлтгэх, хурцдмал болон сөргөлдөөнт нөхцөлд байгаа Сирь, Йемен, Венесуэл, Камбож зэрэг улс орнуудад үүссэн асуудал, хүний эрхийг хангах, зөрчлийг намжаах зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Улсын хурлын дарга инх болд хэлсэн үгэндээ үндэсний парламент дэх 45-аас доош насны гишүүдийн оролцоо 26 орчим хувьтай байна. Монгол улсад өнгөрсөн 2016 онд парламентын сонгуул болсон, сонгогдсон нийт гишүүдийн 38% нь 45-аас доош насныхан байна. Энэ удаагийн ассамблеад оролцож байгаа 7 гишүүний 3 нь энэ насныхан. Тиймээс залуу парламентчдын төлөөллийн тоог нэмэгдүүлэх, тэдний үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжийг аль болох түлхүү хангах нь зүйтэй гэж үзэж байна гэдгийг онцоллоо. Мөн улсын хурлын дарга олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабар Хоссейн Чаудритэй уулзлаа. Дэлхийд даяар тэгш бус байдлыг арилгах, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын сайн сайхан амьдралын нөхцөл бололцоог бүрдүүлэх сэдвээр энэ удаагийн чуулган болж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичгийг парламентараа баталсан. Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид 2015 онд дэлхийн нийтийн хүсэл зориг илэрхийлэл болсон тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан билээ. Монгол улс эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө урдийн адил чармааж ажиллана гэж улсын хурлын дарга инх болд онцлон тэмдэглэлээ. Улс орнуудын үндэсний парламент улам илүү нэгдэж ажиллах шаардлагатай байгаа нь дэлхийн нийтэд өрнөж байгаа сүүлийн үеийн асуудлуудаас тодорхой байна. Биднээс тухайн улс орны ард иргэд дэлхийн нийт илүү ихийг хүсэн хүлээж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс парламентууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага урд урдийнхаас илүү чухал болж байна. Улсын хурлын дарга инх болд олон улсын парламентын холбооны Аз номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, хуралдаан даргаллаа. Аз номхон далайн бүстэй 33 орны парламент багтдаг. Тухайлбал Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг томоохон улсууд ордог. Энэхүү хуралдааныг нээж Аз номхон далайн бүлгийн дарга инх болд хэлсэн үгэндээ дэлхийд дахинд нэмэгдэж байгаа тэгш бус байдал хүний сайн сайхан аж төрхөд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа нэг үндсэн шалтгаан юм. Энэ удаагийн чуулганы ерөнхий хэлэлцүүлэг тэгш бус байдлыг арилгах нь хүн бүр нэр төртэй, сайн сайхан аж төрх нөхцөлийг бүрдүүлэх нь сэдвээр болж байгаа нь Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрт тусгасан зорилт. Түүний дотор улс орнуудын хоорондын болон улс доторх тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд цаг үе олсон чухал алхам болно гэдгийг онцолсон байна. Энэ хурал бол маш өргөн хүрээтэй болж байна л да. Энэ жил одоо 131 орны парламентын төлөөлөгчид 20 гаруй орны спикерүүд оролцож байгаа. За энэ хурлын одоо олимпийн үйл явцаас харах юм бол энэ парламентын үүрэг оройлыг дэлхийд нэмэгдүүлэх чиглэлээр ер нь онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэж. Тухайлбал энэ удаагийн хурал нөхөр бол залуучууд эмэгтэйчүүдийн оролцоог парламентд нэмэгдүүлэх, улмаар энэ ертөнцид байгаа тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн гол санаануудаа гаргаж энэ парламентын гишүүд бол нэлээд одоо ярилцж байна.
Тэгээ манай хувьд бол нэг одоо бас онцлог юм үйл явдал боллоо. Тэрний үг гэхээр энэ одоо Аз номхон далайн бүс гэж байдаг. Аз номхон далайн бүсийн энэ бүлэгт бол 33 орны парламентын одоо 33 орн багтдаг. За энд тухайлбал Оросын холбооны улс, Хятад, Япон гэдэг одоо энэ Австрали, Нови Зеланд гэдэг энэ томоохон ийм улсууд ордог. За энэ бүлгийн дараагаар нь бол манай их хурлын дарга Мегон Бинколдыг өнөөдөр одоо сонгосон. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл нэгэсэндээ Монгол улсын парламентын нэр хүнд бас дэлхийд өсөж байна. Түүгээрч бол барам одоо манай улсын хурлын даргын нэр хүнд бол бас дэлхийн түвшинд танигдсан ийм улс төрч болжээ гэж одоо хувьдаа бол ойлгож байна. Тийм учраас бид нар бас энэ асуудлаар энэ парламентын холбооны ерөнхийлөгчтэй уулзахдаа бас холбогдох одоо өдөр бүрэлдэхүүний хүмүүстэй уулзахдаа энэ гол даргын зүгээс хэд хэдэн асуудлуудыг бас төвшүүл тавьсан. Тэгэхээр энэ чиглэлээр бол цаашдаа бид нар энэ парламентэд бас нэлээд үүрэг оролттой оролцох ёстой. Монгол улс бол бас энэ олон улсын парламентын холбоонд 62 оноос эхэлж идэвхтэй оролцож ирсэн учраас танай үүрэг ороолыг одоо их бид нар бас өндөрмөлж байгаа. Танахаас бас нэлээд зүйлийг хүлээж байгаа гэсэн ийм зүйлийг бол олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Инкол даргатай уулзахдаа хэлж байсан. Мөн улсын хурлын дарга Инколдо олон улсын парламентын холбооны ассамблеийн тэгш бус байдлыг арилгах, нийт хүн амыг нэр төртэй сайн сайхан амьдрах нөхцлөөр хангах нь нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Монгол улсын хурлаас зөвлөлдөх санд асуулгын тухай хууль, нийтийн сонсгол зохион байгуулах тогтоолыг саяхан баталсан нь улс орноо удирдахад иргэдийн оролцоог хангах, хэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улсын эрхийг баталгаажуулахад чиглэсэн юм аа. Доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын доктортой байдал юунаас чухал юм аа. Тиймээс Монгол улсын парламент 2010 он хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 2016 он Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичгийг баталсан. Бид эдгээр бичиг баримтуудад ядуурлын бүх төрлийг эцсүүлгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн төвшин бууруулах зорилтыг төвшүүлэн тавьсан юм аа. Манай улс мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж 38.7% байсан ядуурлын төвшинг 21.6% хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18%, 2025 онд 2030 онд ядуурлыг эцсүүлгэх томоохон зорилтыг төвшүүлсэн юм аа. Ядуурлыг эцсүүлгэх бичил, жижиг, дунд бизнесийн бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1% болгох хуулийг саяхан баталсан. Жижиг дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж хэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гайдын албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дөрвтэй багасч нийт хүн амын 80% дундаж болон чинээдэг дундаж давхаргын ангилал багтах өөдрөг ирээдүйг бид төсөөлж эрхэм парламент хөгжлийн төлөө тэмүүлэх хаян бид нэг баг болж гарсан бөгөөд газраа хүрэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх хариуцлагатай амлалт авсан билээ. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бид мартах учиргүй. Монгол улсын их хурл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлаж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийг зөрчил тооцсон хүчирхийлэл үйлдэгчид эрүүгийн болон захиргааны хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөрөөс төлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хүрүүлсэн үрчилсэн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилээр
нэмэхээр хуульчилсан. Түүнчлэн ахмад насны эрүүл мэндийг хамгаалах, амжиргааг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хойч үедээ туршлага өгүүлэх зэрэг арга хэмжээг зохицуулан тусгасан ахмад насны тухай хуулийг батлан гаргасан байгаа. Эдгээр хууль нийгмийн тэгш ус байдлыг арилгаж, иргэн бүрт ээлтэй шудраг нийгмийг зохицлоо, иргэнээ энэрх Монгол төрийн өсөл зоригийн илэрхийлэл юм а. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, аж байдлыг сайжруулах нь та бидний өнөөдөр хэлэлцэж буй доктортой хөгжлийн 10 дугаар зорилго болон гендрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүд охидыг чадваржуулах тухай 5 дугаар зорилго түүнчлэн олон улсын парламентын холбооны 2017-оос 2021 оны стратеги туссан эмэгтэйчүүдийн асуудлаар зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал юм а. Олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаанаас харахад үндэсний парламентод эмэгтэйчүүдийн эзлэх дэлхийн дундаж хувь 23.3%, засгийн газрын бүлэгтүүд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 18.3% байгаа юм а. Манай улсын хувьд 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагчдын 59.7% эмэгтэйчүүд эзлэж байгаа ч парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17.1, засгийн газрын бүрэлдэхүүн 12.5% байна. Иймд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангах нь бидний зорилго, тэмүүлэл байсаар байх болно. Түүнчлэн амьдралын хэв маяг ахуйн соёлын онцлогоос шалтгаалж хөгүүдийн боловсрол эзэмших эрх манай улсад зөрчигдөх тохиолдол байсаар байна. Боловсролгүй байдал хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, улмаар сэтгэл готрол, аригтал, ядуур хүргэв. Үр дүнд нь нийгмийн тэгш ус байдал үнцгийж байна. Иймд гендрийн тэгш байдлыг хангах хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад бид анхаарна. Доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хууль батлаж, бодлого тодорхойлдог парламентын гишүүд та бидний үүрэг оролцоо нэн чухал юм а. Тиймээс хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, төсөв санхүү, хангалттай бодлого, олон улсын санхүүгийн байгууллагуудын бодлого тодорхойлох төвшин, хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх талаар санаачлалтай ажиллахыг та бүхэнд уриалж байна. Олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд парламентчдын үүрэг, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хүний эрх, инх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах болон эмэгтэйчүүд хүүхдийг ядгуурлан гадуурхах, хүчирхийлэх, төвчшгүй хөдөлмөрөөр сэргийлэх, төлөөллийн ардчлалыг хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, олон улсын хэмжээнд тулгараад байгаа бэрхшээлт асуудлуудыг хамтран шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ. Мөн олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганы тогтвортой хөгжил, санхүү худалдааны байнгын хорооны салбар хуралдаанаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвэд тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт улсын хурлын гишүүн Амар Заяа, Баасанхүү Номтой баяр нар Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Энэхүү тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар манай улсаас гадна Бахрейн, Канада, Бүгд найрамдах Хятад улс, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Грек, Индонез, Кен, Монако, Румын, Швед, Швейцар, Таиланд, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 14 орн саналан ирүүлсэнийг хэлэлцлээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан доктортой хөгжлийн зорилт 2030 он хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг одоо баталж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт тосгонд амьдардаг, амжиргааны төвчнөөс доогуур ядуу эмэгтэйчүүдийг дэмжих, ядуурлыг бууруулах, тусгай төсөл хөтөлбөрт хамруулах, эрүүл мэнд мэдлэг боловсролын хувьд төр засгийн зүгээс анхаарч хөрөнгө оруулалт хийх энэ асуудлыг бид санд болгож үндсэндээ одоо энд байгаа 50 гаруй орны төлөөлөл 100 сая одоо дэмжлээ. Мэдээж одоо энэ хөтөлбөр бол маргааш батлагдаад
Улсын төвшөнд төр засаг бас тодорхой үүрэг хариуцлага хүлээж хэрэгждэг хангах ийм чухал ач холбогдолтой ажил юм аа. Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл цэг тавих асуудал олон улсын парламентын хамгийн тулгымдсан асуудлын нэг болж үүнд эрчүүд эмэгтэйчүүд аль аль нь илүү анхаарлаа хандуулан үүрэг хариуцлага нэмэгдүүлэх, нөгөө талаараа үндэсний хэмжээний институт байгуулахын асуудлыг бас бичиг баримтдаа тусгалаа. Энэ хүрээнд харин харьцангуй манай Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам маань хүүхэд залуучууд агентлагаа байгуулж үндэсний хэмжээний бие даасан байгууллага маань өөрийнхөө үйл ажиллагааг явуулж мөн өнгөрсөн улсын хурлын чуулганаар бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа аль биесээр баталсантай холбоотойгоор Монгол улс олон улсын парламентийн бас өмнө энэ асуудлыг бас төлхөө анхаарлаа хандуулан явж байгаа нь бас бидэнд бас сайшилтай зүйл байлаа. Хурлын нийт үйл ажиллагаа бол нэлээд бас өндөр түвшинд хийгдэж байгаа бөгөөд ялангуяа хилцэж байгаа гол асуудал нь бол ядуурал, терроризмтэй тэмцэх. Тэр дундаа бас өнөөдөр парламентуудын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах талаар нэлээдгүй уулзалтууд боллоо. Улсын их хурлын дарга энх болдоо олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганд оролцож байгаа бүгд найрамдах Бангладеш ард улсын парламентын дарга хадагтай Ширин Шармин Чаудритай, Таиландын Вант улсын хууль тогтоох үндэсний ассамблеийн тэргүүндэд ерөнхийлөгч Сурачай Лемблортейча, бүгд найрамдах Ирланд улсын парламентын дарга сенатч Денис Одонован, Шри-Ланкийн парламентын дарга Кару Жая Суриятай болон бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн тэргүүн Сумитра Махажантай нартай хоёр талын уулзалт хийлээ. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Су Чен Кюн Монгол улсад туслахад бэлэн байгаагаа улсын хурлын дарга энх болдод илэрхийллээ. Хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өндөр өсөлттэй байсан Монголын эдийн засагт хүндрэл тохиолдоод байгааг бид сайн мэдэж байна. Найрсаг харилцаатай, найрамдал нөхөрлөөр холбогдсон ойр дотн түншин Солонгос улс энэхүү хүндрэлийг даван туулах чиглэлээр та бүхэнд туслахад бэлэн байна. Улсын хурлын дарга энх болдоо төр засаг доктортой байх боломж өнгөрсөн сонгуулийн дүнгээр бүрдсэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна. Бид олон улсын валютын сантай урьдчилсан тохиролцоонд хүрч хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улс санхүүгийн тусламж үзүүлэхээр болсонд талархаж байна гэдгийг энэ уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн улсын хурлын дарга энх болдоо Арабын нэгдсэн Эмират улсын холбооны үндэсний зөвлөлийн дарга хадагтай Амал Абдулла Аль Кубайситэй уулзлаа. Олон улсын парламентын холбоо бол нэгдсэн үндэсний байгууллагын дараа орох олон улс орны гишүүнчлэлтэй томоохон байгууллага юм. Дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудад улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын анхаарлыг хандуулдаг. Тулгамдсан асуудлуудыг шийдэх зөвлөмж тогтоол баталдаг. Жилдээ хавар намартан 2 удаа чуулдаг. Олон улсын томоохон байгууллага юм а. Манай улс тус холбоонд элсээд 55 жил болж байгаа. Бангладеш улсын Дака хотоос бэлтгэсэн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.